Сайн байна уу? Ичигогийн YouTube сувг тавтай морил. За ингээд бичлэгийг маань үргэлж үзэж дэмжиж байгаа мөн комент болон лайк тарж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За өнөөдрийн уншлагын маань сэдэв болохоор сөүлмэйтийн чинь одоо онцлог тэр хүнтэйгээ учирсан байна уу? Үгүй юу гэдгийг харж өгөх болно. За эдгээр чиглүүлэгч 3 картнаас 100 гартлаасаа 1, 2, 3 гэсэн байрлалаар нүдэндээ хамгийн их таалагдж байгаа нэг карта сонгоод сонголтынхоо одоо хэсэгт очиж одоо уншлагаа хүлээж аваарай. За зөвхөн эхлээд хүзрөө хараад хүзрөөсөө таалагдж байгаа нэг хүзрөө сонгоод тэр уншлагаа хүлээж авах боломжтой. Дээрэс нь би одоо дахиад нэмэлтээр одоо хүзрөө хараад нэг сонгож чадахгүй байгаа хүмүүстэй зориулаад эсвэл зөвхөн ордоороо одоо уншлагаа сонсохыг хүсэж байгаа хүмүүстэй зориулаад ордны чулуунуудыг нь гаргаж ирэх болно. За эхлээд хүзрийнхөө одоо таалагдж байгаа хүзэр нь байх юм бол тэр хүзрөөрөө сонгож болно. Эсвэл хоёрдугаарт ордны одоо чулуугаараа сонгох буюу хүзэр дотроо сонголтоо хийж чадахгүй байгаа хүмүүстэй зориулаад одоо чулуугаа гаргаж ирдэг гэсэн үг. Ордоороо сонгох уу эсвэл одоо хүзрнийхөө зургаар сонгох уу гэсэн асуултууд маш их ирж байгаа. Тэгэхээр ер нь бол аль нь ч боломжтой, аль алийг нь сонсоод харьцуулж одоо үзээд өөрийнхөө одоо хүлээж авах хүсэж байгаа мессежийг авах боломжтой. Мөн эхлээд нэгдүгээр хүзрөөрөө сонгоод за хүзэр дотроос таалагдж байгаа зураг байхгүй байна гэж байгаа хүмүүс маань ордоороо сонгох боломжтой гэсэн. За ингээ орднуудын чулуу гаргаж ирье. За эхний хүзэр дээр маань хилэнц, арслан, уучлаарай охин, арслан, хонь гарч ирсэн байна. За мөн мэлхийн ордны маань гарч ирсэн байна. За хоёр дахь хүзэр дээр маань нум, өхөр, загас. За хумхын ордных маань гарч ирсэн байна. За хамгийн сүүлийн хүзэр дээр маань болохоор жинлүүр, матар, ихэр, хилэнц гэсэн орднууд гарч ирсэн байна. За ингээд орд юм уу эсвэл хүзрөөрөө одоо сонгоод уншлагаа хүлээж аваарай. За ингээд уншлагынхаа хэсэгтэр уулзцгаая. За ингээд эхний сонголтыг энэ байшин гэсэн хүзрийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай морил. За эхлээд эдгээр оракл хүзрнүүдээс мессежнүүд харъя. За ингээд хүзрнүүдэд дийлгэж харцгаая. За эхний хүзэр маань deception. Эхний хүзэр дээр маань энэ хин нэгэн зурган дээрээс харахаар энэ эрэгтэйгээс арай юм давуу одоо эрхидэлж байгаа ч юм уу те, байр суурийн хувьд арай өндөр ч юм уу, арай нэг эрэгтэй арай юм нэг энэ эмэгтэйдээ ингээд зөөлөн хандж байгаа юм шиг те, ингээд өөрийнх нь хэлж байгаа зүйлийг айгүйх анхаарч юу хэлж ийн гэж одоо сонсож байгаа юм шиг тийм зурагтай хүзэр бол гарч ирсэн байна л да. Тэгээд магадгүй та хоёрын одоо soulmate та хоёрын чинь харилцаа нэг иймэрхүүтэй энэ зураг дээр харагдаж байгаа шиг эмэгтэйгийнх нь байр суурь нэлээд одоо өндөрт байдаг. Ер нь одоо гэр бүлийнхээ санхүүг авч явдаг ч гэдэм үү, санхүүг одоо барьдаг ч гэдэм үү те. Ер нь юм гэр бүлийн одоо уур амьсгалд эмэгтэй нь илүү юм давмгаалсан шинж чанартай юм хосууд ирээдүйд болох юм болов уу гэж бол харагдаж байна. За тэгээд энэ money and career oracle card-наас flashback.
Магадгүй та хоёр яг одоогоор хамт байхгүй байлаа гэж бодоход өнгөрсөнд одоо үерхчихсэн ч юм уу, хосууд болж исэн ч юм уу, эсвэл өнгөрсөнд одоо ямар нэгэн байдлаар бие биегаа таньдаг тийм хүмүүс байх болно гэж бол харагдаж байна. Одоо нэг компанид ажилладаг ч юм уу, тийм нэг компанид ажилладаг ч юм уу, эсвэл тийм өнгөрсөнд нэг бие биетэйгээ юм үерхлийн харилцаатай байсан хүмүүстэй бие биедээ хоёр дахь боломжийг олгох тийм байдал бас бол харагдаж байна. За магадгүй одоо энэ хүндээ хоёр дахь боломжийг олгосноор тэрний амьдрал одоо нөгөө зураг авахд спич гэдэг чтэй ингээл одоо флашбэк гэдэг одоо энэ тэр гэлба шиг ингэж амьдралын сайн сайхан тал руугаа эргэх ч юм уу тийм эмэгтэй хүн одоо тэр эмэгтэй хүн гэдэг одоо байдлаараа илүү хүлээн зөвшөөрөгдөх тийм одоо харилцаанд орох боломжтой гэж бол харагдаж байна. Тэр нь одоо юу гэхээр одоо гэр бүл дотроо нэлээд юм одоо байр суурийн хувьд өндөр ийм ээж ч юм уу эхнэр болно гэсэн үг. За тэгээд үргэлжлүүлээ. За магадгүй өөрийн чинь хувьд ийм энэ одоо сая өнгөрсөнд харилцаа холбоотой хүн байсан гэд хэлсэнтэй. Тэгэхэд магадгүй өөрийн чинь ингээд одоо толгоонд орж ирсэн байх л та тэр юм болов энэ юм болов гэдэг ч юм уу. Яагаад гэвэл энэ хүний одоо тухай бодол чиний өөрийн чинь толгойд бол байнга байж идэг. Одоо энэ тарот болон оракл хүзрээр бол энэ 100 гартлыг бол өнгөрсөн баруун гартлыг бол ирээдүй гэж бол үздэг байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд өнгөрсөн лугаа нэлээх ингээд харсан байдалтай. Одоо сар чинь нэг бүтэн болоод нэг хагас болоод нэг юм шин болоод гэдэг юм ингээд байн хувирж идэг зүйл шүү дээ тий. Тэгэхээр нэг юм сэтгэл зүйн хувь жоохон хувирнахаа юм нөгөө хүнийг ингээд жоохон өмнө одоо энэ хүндээ нэг талаараа өөрийн чинь сэтгэлтэй ч юм уу тий тэр та хоёр ингээд бие биедээ одоо үлдээсэн дурсамжаа айгүйх бодоод байдаг. Тэгээ тийм байдал бол шүн болонгууд бодоод байдаг ч юм уу тиймэрхүү одоо мессеж бол харагдаж байна. За Lenormand картнаас Mountain. За Mountain маань болохоор уул гэж хүзэр маань болохоор ерөнхийдөө саад бэрхшээлийг бол илэрхийлдэг хүзэр байгаа. Тэгэхээр та хоёрын харилцаа өнгөрсөнд бас ингээд салж исэн ч юм уу нийлж байгаа салж исэн эсвэл яг ийм бие биендээ хайр сэтгэлийн холбоотой боловч нийлж чадаагүй ч юм уу юм таньдаг одоо танилын хүрээнээс жоох ингээд дээшээ харилцаанд орох гэж байгаа жоохон бүтлгүүтэд болсон ч юм уу. Тийм одоо зүйл бол харилцаанд нь байсан байна гэж харагдаж байна. Тэгэхээр нэлээд юм саад бэрхшээлийг давж ээж ч юм уу харилцаа чинь бас одоо хамтдаа байх боломжийг бүрдүүлэх боломж одоо бий болох тийм байдал харагдаж байна л да. За эхний одоо энэ хүзэр дээр маань бас нөгөө эмэгтэйхийн байр суурь өндөр гэж хэлсэн ч гэсэндээ энэ чинь ингээд 3 хүн байсан байна л да. Тэгээ энэ энжлээс гадна. Тэгэхээр магадгүй өөрийн чинь энэ одоо цуг одоо тэр одоо энэ өнгөрсөн таньсан ч юм те өнгөрсөнд үерчээсэн тэр хүн та хоёрын дундуур хин нэгэн орж ирээд те ийм нэг жоохон одоо сөрөг ийм зан араштай ч юм уу ийм хүн орж ирээд харилцааг чинь бас жоохон бүтлгүүтүүлсэн байх юм боломжтой гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ магадгүй нэг талаараа саад бэрхшээл ийм зүйл байна гэж бол харж байна. За тэгэхэд тэг нэлээ их ингээ саад бэрхшээлийг даван туулж тэг би ингээд яах ёстой юм болов энэ хүнийг орхих ёстой юм болов эсвэл энэ хүнтэй буцаад харилцаагаа сэргээх ёстой юм болов ч гэдэг юм. Тэр талаас нь айгүй хүмүүс бодож одоо шийдвэр гаргахыг хүсэж байгаа тийм байдал бол харагдаж байна л да. За тэгээ үргэлжлүүлээд тарот хүзэрнөөсөө та хоёрын харилцаа ер нь цаашид ямар хөө байдлаар үргэлжлэх вэ гэдгийг зодиак таротоос хамтдаа харцгаая. Гэрэл тусаад. За эдгээр хүзэрнүүдийг дийлгэж харцгаая. За Knight of Swords, King of Wands, Lovers,
За сэлэмний 8 бол гарч ирсэн байна. За та хоёрын насны хувьд болохоор тийм ч их зөрүүтэй биш ч гэсэндээ магадгүй албан тушаалын хувьд ч юм уу те өнгөрсөнд хэрвээ нэг компанид ажиллаж исэн би нэг мэддэг ийм хүмүүс ахын бол албан тушаалын хувьд нэлээд ийм одоо зөрөөтэй тэгээ орлогын хувьд ч юм уу жоох ийм зөрөөтэй тэгээд ийм хувийн бизнес эрхэлдэг ч юм уу тийм нэг бизнес талын ажил хийдэг хүн байх боломжтой гэж бол харагдаж байна. Ер нь нэлээд юмд ийм одоо гал энергиэр гэхүү эрчтэй хурдтай одоо ханддаг зан чанарын хувьд те тийм хүн байна ийм за галын орд хүмүүс л байх боломжтой байна. За Lovers гарч ирсэн. Дээрээс нь 18-ын сэлэм гарч ирсэн байна. Ингээд гэхээр та хоёр бол яг ингээд биедээ одоо анхны харцаар дурлсан ч юм уу. Ер нь ингээд хоёулаа хин хиндээ аюу сайн тохирноо. Цаашдаа ингээд хамтдаа ирээдүг бүтээж чаднаа гэсэн тийм одоо мэдрэмж бол хин хинд чинь бол байгаад идэг. Гэвч ямар нэгэн одоо та хоёрын дундуур орсон хүн ч юм уу эсвэл ажлын ямар нэгэн шалтгаанаар ч юм уу те энэ харилцаа ингээд эхлүүлж чадахгүй байгаа тийм байдал бол байх боломжтой гэж харагдаж байна л да. Уг нь ингээд өөрийн чинь хувьд ч юм уу нөгөө хүний чинь хувьд ч юм уу ингээд өөрөөсөө одоо хичээл зүгэл гаргаад энэ харилцааг бүтээ болгоё гэсэн байдлаар хандах юм бол харилцаа уг нь ингээд эхлэх ийм боломж бол өндөр байна. Өнгөрсөнд магадгүй та хоёрын харилцаанд одоо эрэгтэй тал нь илүү анхаарал хандуулаад ч юм уу те үйлдэл хийгээд одоо санаачлагыг гартаа аваад эхлүүлж исэн бол ямар нэгэн ийм одоо та хоёрын дундуур орсон шалтгаанаас ч юм уу эсвэл өөр бус тийм ажлын шалтгаанаар ч юм уу те ямар нэгэн одоо холын зайны харилцаа үүссэн ч юм уу тиймэрхүү шалтгаанаас үүдэлтэйгээр харилцааны төр хугацаанд одоо зогсохоос өөр аргагүй болсон гэсэн тийм байдал бол харагдаж байна. Тэрийг ингээд буцааж эвлүүлэхэд болохоор өөрсдийн чинь одоо хүсэл эрмэлзэлтэй шаардлагатай байгаа юм байна. За тэгээд үргэлжлүүлээд цаашдаа харилцаанд хэрхэн одоо үргэлжлэх вэ гэдгийг харцгаая. Хэр хугацаанд та хоёр бие биентэйгээ нийлэх боломжтой вэ? Уг нь та хоёрын ингээ харилцааны чинь дунд хэсэг ч юм уу ихэнх хэсэг ингээд айгүй гоё байгаад идэг. Одоо хин хиндээ тэг хин хэнийг ингээд болсон. Одоо юу гэх ингээд харангууд нэг тийм энэ хүнээс ингээд ерөөсөө сул тал олж харж чаддаггүй. Тэгээ ингээд энэ хүнтэй одоо уулзах ч юм уу энэ хүнтэй нэг өдөр цогтой ажиллах хэднэр болохоороо нилээ ингээд өөрийгөө гоёж хангалдаг ч юм уу тэнийг тийм өөртөө айгүй анхаарал тавьмаар юм шиг санагддаг. Ягаад ч юм цаанаасаа ингээд энэ хүн одоо ингээд догтлоод идэг. Өөрөө одоо магадгүй энэ хүн өөрийн чинь хувьд ийм хүсэл мөрөөдлийн чинь хүн ч юм уу те. Үнэхээр нөгөө одоо төсөөлж мөрөөдж идэг би ийм л хүнтэй одоо амьдралаа өнгөрөхийг хүсэж ийн гэдэг хүн чинь байх боломжтой юм байна л да. Тэгэхээр энэ хүндээ зориулж нилээ ингэж өөрийгөө одоо бэлддэг ч юм уу. За тэгээд ерөөсөө л өөрийн чинь хувьд үйлдэл хийн гэхээсээ илүүтэйгээр магадгүй зөвхөн хүлээсэн байдалтай л байгаад байна гэсэн юм хөдөлгөөнгөө одоо хөзөрнүүд л гарч ирээд байна. Нөгөө хүнийгээ магадгүй нэг талаар айгүй хүлээгээд тэ ингээ ажил дээрээ таарах ч юм уу хаа нэг ингээд сургууль дээрээ таарах ч юм уу тэ тийм үедээ болохоор айгүй ингээ хөөрхөн харагдчихад ч юм уу нэг тэр хүнийхээ ингээ сэтгэлийг татчихад тэгээ тэрнээсээ хойш болохоор ингээ ерөөсөө үйлдэл хийхгүй байгаад идэг. Яагаад гэх юм бол өөрийн чинь хувьд ямар нэгэн юм хаалт ч юм уу тэ хоёр зүйлийн нэгийг сонгохгүй болохгүй. Ажлаа сонгох уу, хичээлээ сонгох уу, эсвэл энэ хүнийг сонгох ч юм уу. Арай нэг цаг нь болоогүй байна гэсэн тийм мэдрэмж байгаад идэх ч юм уу. Тэгээ уг нь ингээд зүр сэтгэлтэй бол тэр хүндээ айгүй хайр сэтгэлийн холбоотой байгаад идэг. Төсөөлөд ирээдүгөө хамтдаа байгаагаар төсөөлөд мөрөөдөд идэг. За тэрийн хаалт болоод байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг харцгаая. За 3-ын зоос гарч ийн л да. 3-ын зоос гэдэг хүзэр маань ерөн одоо өөрийнхөө ур чадварыг ажил дээрээ гаргах, тэрийг ингээд
одоо удаан хугацааны хичээл зүтгэлийн үндсэн дээр сайжруулах тийм ингээд тушаал дэвших ч юм уу тэр байдлыг бол илэрхийлдэг хүзэр байгаа. Ажилтай холбоотой ер нь л хүзэр байгаа. Тэгэхээр ажил амьдралаа ч юм уу тийм харилцаа болон ажил амьдралаа яг ингээд тэнцүүхэн авч явж иж харилцаа чинь та хоёрын харилцаа чинь цогтой болох ч юм уу тийм ингээд нийлэх боломжтой гэж бол харагдаж байна л да. Зөвхөн ажиллаа ч юм уу зөвхөн хичээлээ ч юм уу тийм гээд энийг би сонгож энэ хүнийг би сонгочих юм бол энэ зүйлээ алдчихна гэсэн тийм бодолтой байгаадах юм бол харилцаа чинь айгу удаан та хоёрын одоо нийлэх магадлал чи удаан болох гэдэг удаачлах гэдэг юм л та. За нөгөө талаараа би сая ингээд харж исэн чинь энэ хүн маань магадгүй ингээд олонний дунд нэр хүндтэй ч юм уу те олон хүний дунд нэр хүндтэй. За магадгүй юм ажил дээр ч юм уу нэлээд юм нэр хүндтэй хүн байгаа учраас олон хүмүүс өөрийг энэ хүнийг гэдэг ч юм уу те тэгэнгუთ хэрвээ би энэ хүнтэй нийлчих юм бол ийм одоо зүйл надад тохиолдчих юм биш үсттэй энэ хүн минь надад одоо ингээ худлаа хэлээд өөр хүнтэй уулзаад явчих юм биш үсттэй ч гэдэг юм уу тийм одоо айдсууд магадгүй дотор чинь байдаг тийм ингээд энэ тэндээс янз бүрийн одоо хов мом сонсоо ч юм уу нэг тийм одоо өөртөө ихтгэлгүй гэхүү те нэг тийм болоод идэг сэтгэл санааны хувь докторгүй болоод идэг. Энэ хоёр хүзэр маань ер нь нэлээд төстэй харж ин те одоо бүтэн сартай. Тэгээ ингээ жоохон юм гонигтай яг ингээ өөрөө хүсэж байгаа зүйлийг сонгож чадахгүй хүсэж байгаа юмнаа авч чадахгүй байгаа тийм байдал бол харагдаж байна. Тэгэхээр ажил амьдралаа аль болох те 50-50% та ингээд авч явах хайр сэтгэлийн харилцаа болон ажлаа одоо хослуулж явж одоо яснаар та хоёрын харилцаа илүү өөр нь хүсэж байгаа шиг тэр стар хүзэр гарсан байгаа байхгүй. Тэр өөр нь хүсэж байгаа шиг тэр одоо левел рүү хүрэх боломжтой гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүнтэй уулзсанаар өөрийн чинь ажил амьдралын статус ч гэсэн ингээд одоо тэ энэ стар хүзэр гарч ирсэн 9-ийн аяг буюу одоо нөгөө виш карт гарч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр одоо өөрийн чинь амьдрал ч гэсэн ингээд одоо илүү амжилттай болох те өөртөө ихтэй болох. За нэг талаараа те ажлын хувьд ч гэсэндээ гэр бүлийн хувьд ингээд доктортой болчихж байгаа учраас энэ хүнтэйгээ уулзраа болчихж байгаа болохоор ч юм уу ажил амьдралын чинь хувьд одоо энэ түрүүнд хэлсэн шиг флашбэк шиг те ингээд нэг ингээд гэрэл гэлбсэн юм шиг ингэж одоо сайн тал руугаа эргэж өөрчлөгднө. Энэ нөгөө өөрийгөө зовоогоод байгаа одоо гадны бодлынхоо хувьд те бодлынхоо тэр асуудлуудыг шийдэх нь хамгийн ихний асуудал чинь байна гэж бол харагдаж байна. За магадгүй те энэ хүн маань их царайлаг ийм бизнесийн тал дээр амжилттай ер нь юмыг манлайлах удирдах чадвар өндөртэй хүн байгаа учраас хүмүүсийн дунд нэлээд нэр хүндтэй түүнээс нүүдэлтэйгээр өөрийн чинь хувьд янз бүрийн одоо төсөөллөөсөө болоод ч юм уу те жоох юм өөртөө ихтгэлгүй болох гэдэг тийм зүйл байх шиг байна. Тэгэхээр тэр одоо зүйл дээр хамгийн эхлээд анхаарлаа хандуулбал зүгээр юм болоо гэж харагдаж байна. За тэгээд магадгүй те одоо саний ярьсан шиг энэ хүнтэйгээ хэрэг учирсан байгаа даа. Одоо нэг харилцаагаа ингээд цааш нь одоо сайжруулах гэхээр ч юм уу ямар нэгэн байдлаар юм саа дотгоор учраад байгаа. За эсвэл одоо тэр дотоод бодол сэтгэлдээ бас ингээд анхаарлаа хандуулах те энэ боолтоо авах энэ хүлээсээ тайлах өөрөөсөө хөдөлж тэр хийхийг бодоод байгаа мөртлөнгөөсөө зориод яг хийж чадахгүй байгаа тэр зүйлээ илүү хийж чадсанаар илүү аз жаргалтай болно сэтгэл зүйн хувьд юм амар амгалан болно гэж бол харагдаж байна л да. Одоо тэгэхээр одоо ийм өөрийнхөө хүсэл мөрөөдлийн хүнтэй хамт амьдарч байгаа хүмүүсийн маань хувьд болохоор илүү ингээд өөртөө анхаарал хандуулах те өөрийнхөө төлөө алхам хийхийг бол хүзэрнүүд маань хэлж байна. За учраагүй байгаа хүмүүсийн хувьд за та хоёр маань хэзээгээр учрах боломжтой байна вэ гэдгийг за энэ хүзэр маань 2 сар гэсэн February гэсэн ийм хүзэр гарч ирсэн байна. За 2 сар гэхээр энэ сард бас учрах хүмүүс маань байх боломжтой хаад эх жилийн 2 сар да эсвэл энэ үеэс хойш 2 сарын дараа ч юм уу те учрах боломжтой гэж бол харагдаж байна. За ингээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн хүмүүстээ баярлалаа. Санал хүсэлт юм бол комент хэсэгт бичээрэй. Мөн таалагдвал subscribe дарж одоо сувгийг дэмжээрэй. Баярлалаа баяртай. За ингээд 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүс маань уншлахтаа тавтай морил. За эхлээд одоо Oracle хүзэрнүүдээс мессеж авъя.
За та нарын маань одоо суул мэд ямар хуу онцлогтой дүр төрхтэй ч юм уу те оюун санааны хувьд ямар ажил хийдэг ч юм уу те хүмүүс байгаа вэ? За эхлээд оракл хүзрнүүдэд дийлгэж харъя. Past life relationship. Та хоёр магадгүй өнгөрсөн амьдралдаа те урд насндаа хамтдаа байсан хүмүүс за бие биегээ таньдаг байсан эсвэл юм хайр сэтгэлийн харилцаатай байсан юм уу те тийм хосууд байх боломжтой байна. За тийм учраас өнгөрсөн амьдралдаа хамтдаа байсан учраас дараагийн амьдралдаа одоо хамтдаа дараагийн амьдралдаа заавал учрах болно гэж одоо хэлсэн ч юм уу те тийм учраас энэ одоо насандаа ингэж учирч байгаа хүмүүс байх боломжтой байна. Магадгүй одоо ингээд бас учирсан те хамтдаа юм аз жаргалтай цагийг өнгөрөөгөөд байж ах боломжтой байна. За драма гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За энэ болохоор нэг тийм ажлын байран дээрх одоо юм одоо ховж үеийн асуудал ч юм уу те нэг юм нэг онцгой тийм үйл явдлын үйл илэрхийлдэг хүзэрлдэг. Гэхдээ эндээс харахад болохоор ямар нэгэн тийм ажил дээр чинь ч юм уу эсвэл нийгмийн ямар нэгэн юм харилцаан дээр чамаа ингээ хүндрэлтэй байх үед чинь аварсан ч юм уу те ингэж тусалж түүнээс хойш одоо та хоёр танилцаад одоо ингээ хосууд болсон ч юм уу эсвэл хос болж амжаагүй хүмүүс байх юм бол яг нэг тиймэрхүү чамд ингээ тусалж ирэх. Одоо энэ ард чи ийм хүн байна шүү гэдгийг бас ингээ хэлж ирэх тийм одоо хүн байна гэж бол хэлж байна. За тэгээ тэрний дараа болохоор энэ 3 wisdom магадгүй те ингээд урлагийн талын авьяастай ч юм уу тэгээ хөгжимчин ч юм уу тийм мэрэгчлэлтэй хүмүүс бас байх боломжтой байна л да. Эндээс ингээ харахад за дээрэс нь одоо эрүүл мэндийн хувьд нэлийн юм одоо хүдэрч ирэх ч юм уу урлагийн авьяастай ийм хүн бас байх боломжтой байна. Энэ хүнтэй ирээдүрөө ингээд энэ одоо оракл болон тарот хүзэр дээр маань зүүн гартлыг өнгөрсөн гээд баруун гартлыг ирээдүг гэж үздэг учраас хамтдаа ингээд энэ хүнтэй уулзснаараас ирээдүг харах боломж одоо илүү их нэгэнтэй өдөртмийнхаа амьдралд завгүй юм одоо эсвэл ингээд цаашдаа те яаж одоо ирээдүйд би ингээд яах юм бол ямар хүнтэй уулзах юм бол яах юм бол те ажил амьдрал дээр яах юм бол гэсэн юм одоо жоохон төөрөгдөлт ч гэх юм уу те орсон байсан хүмүүс болохоор энэ хүнтэй уулзснаар илүү юм ухаалаг болж ч гэдэг юм уу бие биегээ дэмжиж илүү ингээд ирээдүйд сайн сайхан юм руу энэ хүнтэй уулзснаар тэмүүлэх болно гэж бол харагдаж байна. За Lenormand карт маань sheep магадгүй энэ хүнтэйгээ алсын зайны харилцаатай эсвэл нийлснийхээ дараа ч юм уу яг одоо ингээ хамтдаа гадагшаа явсан ч юм уу гадагшаа суралцгаар явсан. За энэ тийм хүмүүс байх боломжтой л доо боломжтой байна л да. За энэ одоо юу маань шип буюу одоо усан зав гэдэг хүзэр маань ерөнхийдөө юм гадаад руу аялах явах суралцгаар явах ч юм уу тийм утгыг бол нүүдэл суудлыг бол илэрхийлдэг байгаа. Тэгэхээр магадгүй та хоёрын хувьд өөрийн чинь хувьд энэ хүнтэй өөр газар одоо нүүж очисноор уулзах ч юм уу нүүс очисноор учирсан ч юм уу гадаад одоо өөр бас хүн байх боломжтой юм л да. Энэ ихний зурган дээр ийм шар үстэй хүн гарч ирсэн. Тэгэхээр найз залуу ч юм уу найз зөвхөн ийм гадаад хүн бас байх боломжтой юм байна. Эсвэл ингээд өөр одоо хотод өөр одоо оронд ч юм уу очисноор танилцсан эсвэл хамтдаа тийшээ суралцгаар явсан ч юм уу ямар нэгэн тийм хамтдаа нүүдэл суудлал хийсэн хамтдаа нүүдэл суудлал хийх эсвэл өөрөө чиний хувьд нүүдэл суудлал хийсний дараа энэ хүнтэй уулзах ч юм уу энэ хүн тэгээд тэр шинэ газараа уулзах ч юм уу тийм одоо зүйл бол тохиолдох боломжтой гэж л харагдаж байна. Тийм зүйл бол тохиолдох болно гэж л ер нь хэлж байна. За үргэлжлүүлээ та хоёрын харилцаа одоо хэрхэн үргэлжлэхээр байна вэ? Юу саад болж байна вэ? За King of Cups, Seven of Cups. За 9 аяг. За 6-гийн 100-аас гарч ирсэн байна. За энэ хүний маань хувьд
яалтчгүй те түрүү урлагийн авьяас те ийм хүн байна гэж үл хэлсэн. Урлагийнхаас гадна магадгүй юм шинжлэх ухааны талын те тийм ч хүмүүс байх боломжтой. Урлагийн авьяастай. За дээрэс нь нэлээд юм нэг одоо олон нийттэй хамт байх ч юм уу. Ер нь ингээ одоо хүмүүстэй нэлээд юм ийдэг зүйлэн сайхан харьцдаг ийм хүн байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг нь жоохон юм нэг алкогольны төрлийн юм дуртай ч юм уу. Айгүй их юм одоо урилга ийш тийшээ одоо энэ дээрээч тэгээж ингэж найзаараа ингээ тэгээ гарын орё гэсэн тийм урилга заллаганд нэлээд явдаг. Тийм төрлийн хүн байна гэж л харагдаж байна. За дээрэс нь энэ wish card гарч ирсэн байна те. Тэгэхээр энэ хүн маань нэг талаараа та хоёрын харилцаа те хамтдаа болсны одоо дараа нэлээ ингээд одоо те хүсэл мөрөөдөл сэтгэл зүйн хувьд нэлээ юм одоо сэтгэл хангалуун ийм амьдралыг бүтээх болно гэж бол харагдаж байна. За аль тэгээд энэ драма гэж хүзэр гарсан байгаа тий. Тэгэхээр нөгөө ажлын байран дээр ч юм уу хин нэг чамайг аварна гэсэн тийм одоо мессежийг бол түрүүн хэлсэн боловч энэ 7-гийн аяг гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнтэй нийлэх үеийнхаа өмнөхөн ч юм уу те нийлснийхээ дараа ч юм уу яг энэ одоо хүн миний ингээд сонгох хэвээр хүн юм болов биш юм билүү гэж нилээ юм эргэлзэх те магадлал бас харагдаж байна л да. Магадгүй өөрийн чинь амьдралд өөр эрэгтэй хүмүүс орж ирэх ч юм уу те. Тэгээд тэндээсээ энэ хүнийг сонгохгүй эсвэл нөгөө хүнийг сонгохгүй энэ гэсэн юм нэг сонголтын зүйл бол гарч ирнэ гэж бол харагдаж байна. За энэ хүн маань нэлээд юм олонд одоо нэр хүндтэй царайлаг King of Cups маань ер нь их царайлаг олонд нэр хүндтэй авьяас бэлэгтэй ухаалаг ийм хүн байдаг л да зөөлөн сэтгэлтэй. Тэгэхээр айгуу сонгоход ч нь л хэцүү байх болно тий. Сонгоцсон болвол хэцүү байсан байхаа гэж бол харагдаж байна. Тийм тэгээд нэлээ ингээ хүмүүстэй бас одоо эв найртай харилцдаг ч гэх юм уу тий. Мөнгө төгрөгийн тал дээр нэг тийм одоо юм баланс айгуу барьдаг хичнээн одоо ингээ гадуур дотор явдаг хүмүүстэй уулзчих ордог гардаг ч гэсэндээ мөнгө төгрөгийн хувьд нэлээ юм одоо тооцоотой тий хэтрүүлдэггүй. За харилцааны хувьд ч тэр ер нь ингээ юмны балансыг аюул сайн барьдаг тийм хүн тийм харилцаа байна гэж бол харагдаж байна. За дахиад хүзрөө солиод та хоёр нийснээс хойш харилцаа. Тэгээд Knight of Swords маань нөхөрж гарч ирсэн. За энэ болохоор Three of Cups буюу 3 аяг гарч ирсэн байна. King of Pentacles гарч ирсэн байна. Page of Wands. За тэгэхээр магадгүй одоо энэ хүн өөрийн чинь ингээд сонгож чадахгүй ч юм уу юм одоо эргэлзсэн байх үед чинь энэ хүн ингээд айгүй хичээл зүтгэл гаргаад ч юм уу те болзоонд урьсан те айгүй ингээд юу яаж ирсэн одоо санаачлахыг картаа авсан тийм байдал яарсан гэж бол харагдаж байна л да. Яг гэвэл өөрийн чинь хувьд бас ийм үзэсгэлэнтэй ийм одоо энэ 3 аяг дээр одоо төрслөгдсөн байгаа шиг ийм үзэсгэлэнтэй эмгтэй гэж бол хэлж өгч байна л доо. Дээрэс нь өөрийн чинь хувьд ч гэсэн бас ингээд ийм гадуур гарах одоо ууждагч гэдэг юм уу тийм урилга зарлага нь бас нэлээд явдаг хүн байх боломжтой байгаа даа. Ийм аягны хүзэр маань ерөнхийдөө арих ямар нэг одоо уух гэдэг тийм шингэн зүйлс тэгээ дээрэс нь ийм мансууруулах бодис ч юм уу иймтэй тийм холбоотой одоо утгуудыг бас илэрхийлдэг байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд та хоёрын хувьд ийм уушийн газар танилцсан ч юм уу эсвэл ийм баар ресторан танилцсан ч юм уу одоо ингээд энэ төлөлийн ширээн найзуудтайгаа суужсэн чинь энэ төл суужсэн энэ гэдэг ч юм уу ямар нэгэн тиймэрхүү байдлаар танилцсан хүмүүс бол байх боломжтой байгаа даа. За тэгээд энэ хүнийг анх харахад чинь ер нь юм тулхтай ийм одоо гэлцэл юм одоо ерөөсөө байхгүй те энгийн мөртлөнгөөсөө айгүй цэвэрхэн тийм пур суртай хүн шиг бол харагдах юм байна. За харагдчихсэн те тийм байсан баг. Тэгээд та хоёрын хувьд бас хоёулаа бас энэ нэлийн ингэж гарч орох туртай ч юм те ер нь юм vibe нийлдэг сонирхол ижтэй за хамт бас айгүйх аялдаг ч юм уу те далай энэ чи далай гарч ирсэн энэ ч бас далай байгаад байгаа учраас ер нь ингээд одоо нөгөө нэг юугаар
Нөгөө усан онгоцоор круиз аялал гэж байдаг штэ тий. Тэрүүгээр хоёул одоо хамтдаа аялах мөрөөдөлтэй ч юм уу эсвэл хамтдаа аялдаг ч юм уу. За тийм зүйлс бол харагдаж байна. Ер нь юм ирээдүг рүүгээ итгэл тэгээ та хоёрын хувьд нэлээд юм одоо аз жаргалтай амьдралыг одоо өнгөрүүлэх хоёр хүн байна гэж харагдаж байна. За өөрийн чинь хувьд энэ Page of Wands шиг бас ийм юмд юм хичээл зүтгэлтэй хурдтай те юм хийхдээ ингээд нухад байж идэггүй ер нь юм хурдтай тийм бас хүн байхаа гэж бол харагдаж байна. Тэгээ та хоёрын ер нь баланс бол айгүй гоё таарсан тийм хүмүүс гэж бол харагдаж байна. За дээрэс нь та хоёрын хувьд одоо харилцаан дээр анхаарах зүйл нэмээд хэлэхэд бас энэ хүн маань шинжилгээ ухааны салбар буюу одоо нөгөө эмнэлгийн салбарт ажилладаг хүн ч бас байх боломжтой юм байна шүү. За дөрвийн сэлэм гарч ирж байна. За дөрвийн сэлэм хөзөр маань болохоор ямар нэгэн ийм одоо харилцаа бай, ажил бай, тэг юмнаас ийм амралт төр завсарлага авахыг бол илэрхийлдэг ийм хөзөр байгаа. Тэгэхээр юу гэм одоо биедээ ингээд тасаад ч юм уу хамтдаа удаан амьдраад ирэхээр юм нэг жоохон юм ярилцах нь багасаад ирдэг ч юм уу те гэр дотор уур амьсгал жоохон юм нэг чимээгүүд болоод ирдэг ч юм уу те тийм байдлаас бол сэргийлхийг бол хөзрүүнүүд маань хэлж байна. Ийм одоо баяр жаргалтай юм шуугсан ийм хүмүүс байсан атлаа ийм ирээдүйтэй энэ хүний маань одоо яг үндсэн зан чанар буюу ийм юмд ийм улс уртай ханддаг тэр байдал нь илүү давмгаалж гарч ирээд ч юм уу те таны гэрийн чин доторх тэр одоо уур амьсгал те хосын харилцааны чинь уур амьсгал нэлээд ийм уйтгартай болж ирэх бол магадлал өндөр байгаад байна. За нөгөө талаараа бас те хитрхи их ингээд гарч ордог байдлаасаа болоод ч юм уу ямар нэг юм санал сүрэлдэг ч юм уу те хин хиндэ өөрийнхөө тэр одоо өөрийгөө сайн үннээр илэрхийлэхгүй байгаагаас болоод ч юм уу те харилцаанд нь жоох юм ан цав үүсэх магадaltaй байгаад байгаа учраас өөрийгөө сайн илэрхийлэх байнгын юм одоо харилцаа холбоогоо тогтвортой үргэлжлүүлж явах те ямар нэгэн одоо хамтдаа хоёуланд чинь ижлэхэн байдаг тэр хоббигоо одоо илүү одоо хобби хөгжүүлэх ч юм уу хамтдаа ямар нэгэн шин зүйлийг 7 хоногийн хас бутсан сайнаар явж үздэг ч юм уу те ямар нэгэн амралтын өдрөөр явж үздэг ч юм уу те тиймэрхүү үйл ажиллагааг бол хийгээрэй гэж бол хэлж байна. За ингээ ажил гэдэг ч юм уу те яг нэг биедээ хэрвээ цаг гаргахаа болоод биетэй ярилцгаа болоод эхлэх юм бол харилцаа чинь жоохон эвгүй болж эхлэх учраас тэр тал дээр анхаарлаа хандуулаарай гэж бол харагдаж байна. За энэ хүртэл үзээд би энэ хүнтэй уулзраагүй байгаа юм байна гэж бодож байгаа хүмүүс байх юм бол тэр хүнтэйгээ хизээ уулзрахаар байна вэ гэдгийг Time Oracle хөзөрнөөс харъя. За зөв цаг нь бишээ гэсэн юм хөзөр бол гарч ирж байна. За магадгүй те холын зайны харилцаанд байгаа те яг нэг нийлэх тэр одоо боломж нь бүрдэхгүй байгаа дэж болох юм байна л да тийм ямар нэгэн тийм нийлэх боломж нь ерөөсөө бүрдэхгүй байгаад идэг. Тэгэхээр яг одоогоор бол тий одоо магадгүй энэ жилдээ ч юм уу энэ soulmate яг энэ хүнтэйгээ тий ийм хүнтэйгээ одоо уулзах магадлал ер нь бага байна гэж бол харагдаж байна. За тэгээд насны хувьд болохоор залуухан өөрийн чинь хувьд залуухан энэ хүн маань ингээд кингээр илэрхийлэгдэж гарч ирсэн учраас магадгүй юм альбан тушаал нэлээд дээгүүр ч юм уу насны хувьд жоох юм дээгүүр хүн байх боломжтой байна. Тийм түрүүн насны хувьд зөрөөгүй байх боломжтой гэж хэлсэн. Гэхдээ энэ хоёр дараагийн хоёр хөзрөөс харахад эсвэл альбан тушаал нь өндөр эсвэл насны хувьд жоох нэлээд юм пэйж кинг хоёр гарч ирсэн учраас насны хувьд зөрөөтэй. Гэхдээ энэ хүн маань нэлээд юм залуу сэтгэлээс юм сэтгэлгээтэй. Магадгүй гаднаасаа харахад айгу юм залуулаг тий харагддаг ч юм уу. Тийм байх боломжтой байна гэж бол харагдаж байна. За нэгэнтээ би одоо энэ хүнтэйгээ учирсан байна гэж бодож байгаа хүмүүсийн маань хувьд болохоор энэ саяны анхаарах зүйлс буюу одоо биендээ цаг гаргах, биендээ одоо үзэл бодлоо хэлэх харилцаагаа үргэлж одоо шинэлэг байлгахыг бол үзэрнүүд маань илэрхийлж байна. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань утсан та бүхэндээ баярлалаа. Ямар нэгэн одоо сэдвтэй холбоотой ч юм уу санал хүсэлтэй байх юм бол комент хэсгээр бичээрэй. За мөн таалагдах юм бол лайк дараарай. Мөн subscribe дарж одоо манай хуудсыг дэмжээрэй. За баярлалаа, баяртай. Дараагийнхаа бичлэгээр уулзъя.
За ингээд 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай морил та бүх маань зангуу гэсэн хүзрийг сонгосон эсвэл ордныхоо чулуугаар бас сонгосон байх боломжтой байгаа. За ингээд хамгийн эхлээд Oracle болон Lenormand хүзрнүүдээс мессеж авъя. За soulmate-ийг учирсан байна уу? Тэр хүнийх нь онцлог ямар хүн байх вэ гэдгийг харах болно. За ингээд unrequited law. За магадгүй та хоёрын хувьд хин хинийгээ мэддэг ч юм уу те энэ эрэгтэй нь илүү эсвэл одоо өөр чинь араас ингэж яваад байгаа. Одоо нөгөө эрэгтэйгийнх нь хувь одоо юу гэдгийг те зөвхөн нэг талыг барьсан юм хайрлуулал байгаад байна гэсэн юм мессежийг үзэрэл гарч ирсэн байна. За магадгүй одоо хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа чиний хувьд эмэгтэй нь бол нөгөө одоо жам санал тавьж байгаа ч юм уу те тэр хүний чинь гадаад өнгө үзэмж ч юм уу өөртөө одоо тавьж байгаа тэр одоо хандлага өөрийгөө авч явж байгаа байр байдал энэ зүйл нь хараахан нэг таалагдаагүй байгаад байгаа те нэлээд эсвэл өөрийн чинь хувьд ингээд бодож үзэхийг хүсэж байгаа ч юм уу те нэг юм хугацаа хэрэгтэй байгаа юм хайр дурлал байна гэж үл харагдчихээн. За үргэлжлүүлээд power position гэсэн энэ хүзрэг гарч ирсэн байна. За магадгүй та хоёрын харилцаа одоо ингээд нийлсэн үеэс эхлээд ч юм уу те та хоёрын энэ харилцаа чи илүү юм хүчрхэг болж ирэх эсвэл хувь хүн одоо өөр өөрсдийнх нь ертөнцийг одоо харах өнцөг ч юм уу те илүү ингэж амьдрал дээрээ те ажил дээрээ сургууль дээрээ амжилттай байхад чинь та хоёр ингээд хин хиндэ нэлээ ингэж урам өгч одоо түлхэж өгөх юм хосууд болгооч харагдаж байна л да. Магадгүй та хоёрын хувьд нэг юм ижилхэн салбарын хүмүүс ч юм уу. Тэгээ би нэгээ маш сайн юм ойлгодог хүчрхэг болгох чадхууц тийм хайр дурлалын харилцаа байх болно гэж бол харагдаж байна. Магадгүй хэрвээ одоо аль хэдийн те ийм одоо өөрийн чинь араас гүйсээрээ даваа суудсан. Тэгээ та хоёр одоо гэрэлснийхээ дараа ч юм уу одоо хосууд болсныхоо дараа нэлээд харилцаа чи амжилттай бөгөөд энэ хүнтэй учирснаар өөрийн чинь санхүүгийн байдал мөн энэ хүний ч гэсэн санхүүгийн байдал эсвэл одоо албан тушаалан гэдэг ч юм уу те тэр байдлууд нь агсан байгаад байгаа бол магадгүй энэ бол үнэхээр ингээд soulmate-тэйг учирсан ийм хүмүүс байна гэж хэлэхэд одоо бас ийм буруудахгүй байна. За moon energy гэсэн ийм хүзэр гарч ирсэн байна. За өөрийн чинь хувьдлахаараа энэ хүнтэй учирснаар те маш ийм сэтгэл хангалуун өөрийгөө одоо юу гэдэг юм энэ одоо зурган дээр байгаа энэ эмэгтэй шиг юм одоо азтайгаар тийм аз жаргалтайгаар мэдрэх тийм мэдрүүлэх тийм одоо гайхалтай хүн байх болно гэж хэлж байна. Анх харахад бол жоох ингээд нэг гадна талын үзэмжнээсээ ч юм уу тийм юм ярьж байгаа юмнасаа ч юм уу нэг юм таалагдахгүй зүйл байсан байх боломжтой. Гэхдээ яг үнэндээ ингээд нээлтд үзсэн чинь намайг ингээд аюу амар дэмжиж өгдөг тийм. Намайг бүр юм үзэсгэлэнтэй болгоход маань улам илүү ингэж хувь нэмрээ оруулсан юм хүн байна гэж бол харагдаж байна. За Lenormand за энэ түрүүний гүрэг дээрээс гарсан юм ship гэсэн хүзэр байна. За энэ хүзэр маань болохоор аялал зугаалга эсвэл гадаад руу сурахаар явах ч юм уу те гадаад орнд руу ажиллаж амьдрахаар явах гэсэн тийм утгыг нүүдэл судлыг бол илэрхийлдэг хүзэр байгаа. Магадгүй та хоёрын хувьд нийлсэнээс хойш нүүсэн ч юм уу эсвэл нүүгээд очисон газарт чи энэ хүн байжсэн ч юм уу те эсвэл хамтдаа маш их аялдаг юм хосууд байх боломжтой байна. За нэмэлтээр дахиад нэг хүзэр авъя. За fish гэсэн хүзэр маань өсөрж гарч ирж байна. За fish гэдэг хүзэр маань ерөөсөө эд хөрөнгө мөнгө төрийг эд баялагийг илэрхийлдэг юм хүзэр байж байгаа. Тэгэхээр ялчгүй та хоёрын одоо харилцаа хамт байх тий харилцаа эхэлснээс ерөөсөө л амьдрал чинь мөнгө төрөөр одоо
тасрахгүй те илүү бизнес одоо хийдэг бол тэр чинь сайжирсан би биендээ маш их юм төшөг толгуур болж чадсан юм хосууд байна гэж байх болно. Эсвэл байна те хүмүүс байна гэж харагдаж байна. За үргэлжлүүлээд автер таротоос та хоёрын одоо учирснаас хойш харилцаач ямар хөө байдлаар үргэлжлэх вэ? Мөн нөгөө хүний ч онцлог ажил мэргэжил нь бас гарч ирэх боломжтой юу гэдэг. За 10-ын зоос 2-ын сэлэм 10-ын аяг за 3-ын сава маш гоё хүзрнүүд гарч ирсэн байна. Ерөөсөө л магадгүй энэ одоо тэг 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүс дотор маань юм аз жаргалтай гэр бүлийг аль хэдийн одоо бий болгоцсон ийм хүмүүс бас байхад зарим талаараа ингээ эргэлдэж байгаа ч юм уу тий одоо энэ нөгөө энэ хүнийгээ сонгох уу үгүй юу гэдэг дээр маш их эргэлдэж байгаа жоох юм өөртөө итгэлгүй байгаад байгаа тийм хүмүүс л байх боломжтой байна. Одоо энэ хүзэр дээрээс харахад энэ эмэгтэй босоод яг энэ өөрийнхөө одоо нүднийхээ хаалтыг авах гэж байгаа тийм одоо төр зураг бол харагдаж байна л та. Тэгэхээр магадгүй яг нэг шийдээд за би энэ хүнийг сонгоё гэдэг юм уу те нэг ямар нэгэн байдлаар энэ хүнээс юм итгэл үнэмшил мэдрэгдсэн учраас энэ хүнийг сонгоё гэсэн тийм одоо бодолтой болж байгаа те. Тийм одоо хүмүүс байгаа юм болоо гэж харагдаж байна л да. За тэгээ 10-ын аяг бас гарч ирсэн байна. За 10-ын аяг маань маш юм аз жаргалтай гэр бүлийг ерөөсөл хайр дуурн тийм амьдралдаа 100% сэтгэл хангалуун байгаа тийм гэр бүлийг илэрхийлдэг хүзэр учраас яг та хоёрын харилцаа хамтдаа байснаар мөнгө төгрөгийн асуудал дээр за өөрийн чинь хүсэл мөрөөдлийн амьдрал ерөөсөө одоо юм биелнэ олно гэсэн юм мессеж бол харагдаж байна. Адуу зарим хүмүүсийн хувьд аль хэзээ бийсэн те зарим хүмүүсийн хувьд 2 хүүхэдтэй ч юм уу ингээд гэрийн тэжээмэл амьтдайгаа гэрийн тэгээ ганц жаргалтай амьдарч байдаг юм хүмүүс бол байгаа хаа. За дээрэс нь магадгүй та хоёрын хувьд болохоор шинээр одоо ажлын хувьд магадгүй айгүй их бизнес эрхэлдэг хүмүүс бас байх боломжтой байна л да. Эсвэл ажлынхаа гадуур нэмэлт бизнес одоо хийх маягаар те бизнес эрхэлдэг тийм хүмүүсээс тэг хамтдаа эсвэл үүнээс хойш бизнес эрхэлж эхлэх ч юм уу те тийм хүмүүс бас байх шиг байна л да. Нилийн юм одоо биенийхээ тусламж дэмжлэгээр те ингээд төшөг толгуураар нэлээ ингээд бизнесийн салбар дээр ч тэр за ер нь юм ажил амьдралдаа хичээл зүтгэл гаргах тийм хүмүүс байна гэж харагдаж байна. Өөрийнхөө хичээл зүтгэлийн үндсэн дээр те энэ одоо аз жаргалтай амьдралыг бий болгох ийм хүмүүс байна гэж харагдаж байна. За тэгэхээр зарим хүмүүсийн маань хувьд яг ийм амьдралаа бүтээгээд ингээд аз жаргалтай байж байгаа хаа гэж харагдаж байна. За нэмэлтээр энэ хөзөр носоо Queen of Wands гарч ирж байна. За 2 аяг за яг гоё хөзөрнүүд гарч ирж байна. За магадгүй те ингээд хамтрагчийн чинь хувьд болохоор энд би ингээд сая анзаарсан чи энэ хүн захиа уншаад ч юм уу те нэг юм уншиж байгаа бол харагдаж байна л да. Тэгэхээр магадгүй найз залуу эсвэл нөхрийн чинь хувьд гэрээсээ хол ажилтдаг хүн байх боломжтой байна л да. Гэрээсээ хол явж ажилтдаг. Тэгээ их хэмжээний орлого олгоч юм. Энэ хөзөр дээр болохоор ийм настай хүн л байгаад байгаа болохоос биш нөгөө үндсэн хөзөр дээр байдаг эрэгтэй хүн бол байхгүй болсон байна. Тэгэхээр гэрээсээ хол ажилтдаг тийм зүйл бол байгаа юм шиг харагдаж байна. За магадгүй энэ бороноор ингээд гүйж явж байгаа байдлыг илэрхийлж байна гэдэг чинь та хоёрын хувьд бас тодорхой хэмжээний сорилтонд бол гэр бүлийн одоо амьдралаа холын зайны харилцаатай учраас ч юм уу байнга цуг байж чадахгүй заримдаа юм байдаг болохоор ч юм уу жоохон юм нэг бороо маань юм нулимс ч юм уу за үүлгэнгүү тийм асуудлуудыг бас илэрхийлж идэг л да. Тэгэхээр юм би нэгийг санах ч юм уу эсвэл ямар нэг юм хамт байж чадахгүй тийм одоо хүндрэлүүдийг бас юм давн туулж байгаа
Тийм байдлыг магадгүй нэг заримдаа ингээд холын харилцаанаас болоод ч юм уу тийм өөрийн чинь хувьд нэг болдог ч юм билүү гэсэн нэг тийм бодол орж ирж исэн ч явах боломжтой юм л да. Гэхдээ тэр байдлыг одоо ялан дийлээд гэр бүлээ илүү ингээд сонгож байгаа байдал бол харагдаж байна. За тэгээд тэгээ яалтчгүй энэ одоо танай амьдралын хувь ч юм уу те өөрийн чинь найз залуу хосын чинь хувьд болохоор нэлээ юм завгүй ажилдаг, завгүй амьдардаг, өөрийг чи юм хаан мэт юм сайхан байлгахын тулд маш юм завгүй ажилдаг. Тэгээ өөрийнхөө одоо энэ гэр бүлийгээ гэсэн хариуцлага маш одоо сайтар биелүүлэхийн тулд нэлээ хичээл сэтгэл гаргаж одоо ажиллаж амьдардаг юм одоо би сэтгэлийн хувьд маш юм таардаг юм хосуудаа гэж бол харагдаж байна. За Тэнцээ 5-ын зоос гарч ирсэн байна л да. 5-ын зоос гарч ирсэн байна. 5-ын зоос маань болохоор тийм одоо ерөнхийдөө юм сөрөг утгыг илэрхийлдэг гэх юм уу юм таагүй нөхцөл байдлыг илэрхийлдэг үзрэл байж байгаа. Тэгэхээр холын цайны харилцаанд хичнээн мөнгө төгрөгийн хувьд элбэг хангалуунтэй өөрсдийнхөө одоо ийм албан тушаал байр суурийн хувьд элбэг хангалуун өөртөө ихтэй юм сайхан гэр бүл байгаа ч гэсэндээ ямар нэгэн юм нэг юу гэх хамт байж чадахгүй байгаа тэр зүйлээсээ болоод ч юм ийм хүндрэлтэй одоо асуудлыг туулж байгаа. Энийгээ илүү их одоо дүүлгэж хараад нөгөө амьдрал байгаа сайн сайхан зүйлээ заримдаа юм харж чадахгүй тийм байдал та хоёрын дунд үүсдэг байх боломжтой гэж бол харагдаж байна. Тийм магадгүй одоо нэг талаараа одоо байх боломжтой зүйлтэй одоо нөгөө хичэрхий ингээд холын харилцаанд удаан байдаг ч юм уу тийм хүмүүс байх юм бол одоо гэр бүлээс гадуур харилцаа ч юм уу эсвэл янз бүрийн тийм одоо санаа сэтгэл зовох зүйлс тохиолдох боломжтой. Тэр тал дээр магадгүй айгүйх ингэ санаа зовдөг тийм ийм сэтгэлийн төгшүүртэй байдлыг мэдэрдэг тийм одоо зүйл бол байна гэж бол харагдаж байна. Гэхдээ энэ зүйлээр бол энэ хүн ингээ амьдралын төлөө маш их зүтгэж байгаа. Өөрт чинь анхны харцаар дурлсан ч юм уу тийм ийм хүн байгаад байгаа учраас амьдралаа ингээд өөрөө босгож ирсэн ийм хүн байна. Тэгээ дээрээс нь та хоёрын одоо тий таарамж бас сайн юм байгаа учраас санаа зовлтгүй өөртөө ихтэй тий өөрийгөө илүү одоо ингээд өөрийгөө ерөөсө хайж болохгүй өөрийгөө дандаа юм гоё байлгах ч юм уу тий тэгж нэг талаараа энэ хүн маань ч гэсэн өөрөө чи юм queen мэд юм байхыг хүсдэг учраас тэр одоо эмгтэй хүний тэр одоо гоо өвдгсэл ингээ тий алдахгүй байхыг бол хичээх хэрэгтэй. Хичээвэл зүгээрээ гэж бол харагдаж байна. За энэ хүртэл бичлэгийг маань үзээд би энэ хүнтэй ингээ учирсан байна гэж бодож байгаа хүмүүс маань болохоор одоо юм өөрийнхөө гадаад үзмж дотоод те одоо оюун бодол дээр илүү анхаарлаа хандуулад явхад бол харилцаа бол цаашдаа одоо сайхан өргөжлөх хандлагатай байна. Харин энэ хүртэл бичлэгийг маань үзээд би энэ хүнтэй уулзаагүй байгаа мэнэ. Хизээ уулзах юм болоо гэж бодож байгаа бол Time Oracle хөзөрнөөсөө хизээ уулзах нь вэ гэд харъя. За more than a year гэж энэ. За нэг жилээс илүү хугацаа зарцуулах нэ. За гэхдээ энэ зурган дээр бас ингээд гэрэлсэн тийм хосуудын гараа хөтөлцсөн явж байгаа юм хосуудын зургийг бол харуулсан байна л. Тэгэхээр магадгүй гэрлээд нэг жил болж байгаа ч юм уу залуу хосууд бас байх боломжтой юм байна. За эсвэл яг ийм уулзаагүй уучраагүй байгаа хүмүүс маань байх юм бол за нэг жил гарны дараанаас ч юм уу яг энэ зөв хүн чинь бол амьдралд чинь гарч ирэх болно гэж хэлж байна. За магадгүй тэрнээс өмнө уулзах ч юм уу өөр одоо хүмүүстэй үерхэх ч юм уу тиймэрхүү одоо үйл явдал амьдрал чинь тохиолдох боломжтой. Гэхдээ яг энэ хүн одоо яг энэ soulmate чинь болохоор яг нэг жилээс жоохон их хугацаа зарцуулсны дараа гарч ирнэ, амьдралч чинь гарч ирнэ гэж бол харагдчих байна. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ямар нэгэн одоо санал хүсэлт юм уу одоо request-тэй байх юм бол комент хэсгээр бичээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Баяртай.